Улсын 1-р төвийн эмнэлгийн захирал зарим удирдах албан тушаалтнуудыг хэвлэлийн хурал хийсэн гэх шалтгаанаар үүрэгт ажилласан чөлөөлжээ. Тухайн эмнэлгийн эмч ажилтан удирдлагууд өмнө нь мэдээлэл хийхдээ захирлыг удаадараа сольсон нь эмнэлгийн тусламж үйлчилгээний хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөллөө гэж мэдгдсэн. Гэвч тухайн мэдээллийн дараа эмчилгээ эрхэлсэн дэд захирал адил сайхан төлөвлөлт үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал чойдог нарыг ажлаас нь халсан шийдвэр гарсан байдаг. Өнгөрсөн пүрэв гарагт улсын 1-р төвийн эмнэлгийн зарим эмч удирдлага мэдээлэл хийж санхүүгийн худалдаа авалт эхэлсэн үед удирдлагыг удаадараа сольсон нь үйл ажиллагаа явуулахад хүндрэл учруулж байгааг хүндсэн. Мөн төлөөлөн удирдах зөвлөлийн эмнэлгийн даргыг томилдогч 9 гишүүний ердөө 3 нь эмнэлгийн эмч ажилтны төлөөлөл, үлдсэн 6 гишүүний 4 нь чөлөөтэй олон хугацаанд дууссан байхад эмнэлгийн даргыг томилсон байна. Түүнчлэн төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар эрүүл мэндийн яамны төрийн нарийн эмчгийн дарга ажиллаж байгаа нь ашиг сонирхлын зөрчил хэмээн үзэж байгаагаа мэдгдсэн. Гэтэл мэдээлэл хийсний маргааш нь буюу баасан гарагт хэвлэлийн хуралд оролцсон 2 хүнийг ажлаас нь чөлөөсөн байгаа юм. Тэдний нэг тус эмнэлгийн төлөвлөлт үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Асан Чойдог захим худастай ингэж мэдгдсэн юм а. Оюутан цагаасаа эхлээд олон жил ажилласан байгууллагынхаа доголд бол улс төрчлөлтийг харж тэсэлгүй шөгүүлүүлсэн тул хэвлэлийн баг хурал хийсэн гэх үндслээр халагдах тушаалаа гардан авлаа. Улсын өмчөд эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлд улс төрчсөн томилгоо хийж буйтай хизээч эвлэхгүй. Энэ салбарынхаа төлөө цаашдаач төлөөлөн удирдах зөвлөлдөх эмнэлгийн төлөөллийг нэмэгдүүлэхийн төлөө тэмцэх болно. Эрүүл мэндийн салбар тэр дундаа улсын эмнэлэг хэн нэгэн эрх мэдэлтний үгээр ажил хийдэг байж болохгүй. Төлөөлөн удирдах зөвлөлийн томилгоог эмч ажилчдын оролцоотойгоор хийхгүй явсаар байвал улсын 1-р төв эмнэлэг дээр гарч байгаа явдал шиг энэ мэт бурангуй жишг хизээч арилгахгүй. Харин улсын 1-р төв эмнэлгийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон анх туяа томилгоог хууль ёсны дагуу болсон төлөөлөн удирдах зөвлөлийн 9 гишүүний 7 нь буюу 75% нь оролцож өөрийг нь томилсон эмнэлгийн үйл ажиллагаа доголдоогүй хэмээн мэдгдсэн юм а. Харин удирдах албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөсөн шалтгааныг тодорхойлоход энэ хүмүүс маань яагаад халагдсан бэ гэхлээр өнөөдөр илт худал мэдээлэл тарааж энэ олон ажиллаа хийж байгаа ажилтнуудын болон тэднэрээр дамжуулан үйлчлүүлэгчдийн тусламж үйлчилгээг авах бодит мэдээлэл авах эрхэд халдж байгаа. Ингэснээрээ цаашид санаатаагаар улсын 1-р төв эмнэлгийн тусламж үйлчилгээг тасалдуулах том ноцтой зөрчил эрсдэл үүсгэж магадгүй учраас таслан зогсоох арга хэмжээ авч энэ үндслэлээр халсан байгаа. Мөн тэрээр хэвлэлийн хурал хийсэн хүмүүсийг улсын 1-р төв эмнэлгийн 800 гаруй эмч ажилтныг төлөөж чадахгүй хэмээн мэдгдлээ. Харин иргэд үүнд дараах байр суурийг илэрхийллээ. Энэ буруу шүү дээ. Дотор нь ажиллаж байгаа эмчнэр ингээд болохгүй байгааг нь мэдээд мэдээлэл өгсөнгээд ажлаас нь халаад байвал эн чи яа сайжрах юм тийм биз дээ. Тэгээ бид нар ч гэсэн ингээд үйлчлэг авах нь үнэхээр хэцүү биш. Даатгалаа төлөөд өгдөг. Тэгээ эмраа хийлгэх гэхээр сарын эхний нэг л өдөр цаг тараадаг. Тэр нь тэгээд ганц 2 цагийн дотор бужигнаад дуусчт юм байна. Тэгээ хувийн эмнэлэг рүү яваа гэж хэлсэн. Тэгээ зөндөө олон хүн цагаа авч чадаагүй ингээд буццсан. Чээс нь шинжилгээ өгсөн чинь ядасан. Бүр цаараа үлээж иж нэг юм ажиллаж байгаа юм. Ер нь ажиллаж чадж байгаа хүмүүсээ бол ажлын байран дээр байлгах ёстой гэж бодож байна. Одоо манай нийгэм тийм сонирн болсон байхгүй юу те. Чадж байгаа нэгнийг байлгахгүй явуулцдаг. Оронд нөөрөнд тавьчдаг. Одоохондоо мэдгч юм алга яг хэв хэмжээндээ л яг номероор үзүүлээд шинжилгээг өгöd орон нутгаар буцаж байгаа болохоор орон нутгаас ирсэн болох. Улсын 1-р төв эмнэлгийн ерөнхий захирал он гарснаас хойш 10 хоногийн хугацаанд 3 удаа солигдоод байгаа юм. Энэ мэт шалтгаанаар 24 орто мис заслын засаг 50% үйл ажиллагаа явуулж, эвдэрсэн компьютер томографийн аппаратыг засахын эзэн алга байгаа нь ус төржилтийн хор уршгийг иргэд нуруундаа үрч эрүүл мэндээр хохироход хүргэж байна.